Дэлхийн 2 дугаар дайны дараа Европын ихэнх улсууд суурьч зөвлөлт холбоот улс болон Америкийн нэгдсэн улс гэсэн хоёр супер их гүрний хоорондох өрсөлдөн эхэлсэн үе байлаа. Тэв хоорондын агаарын довтлогоон цөмийн дайралтаас хамгаалах супер хүч дэлхий дахинд нэн шаардлагатай болоод байсан элт. Хойд Америкийн хувьд хамгийн эмзэг байна умард туйл дээгүүр дайрах довтлогоон байлаа. Иймд 1958 онд Норд буюу Умард Америкийн агаарын хамгаалалтын алба хэмээх Америкийн нэгдсэн улс Канадын хамтарсан хүчин үүсгэн байгуулсан юм. Хамгаалтын албаны үндсэн үүрэг нь газрын албыг хагас автоматжуулах явдал байлаа. Энэ нь Умард Америкийн дагуу сунсан 100 гаруй радар зай бүхий тоноглогдсон автомат систем байсан юм. Радарууд мэдээж компьютертсан станцад холбогдсон байсан ба мэдээллийг үүрэн утасны шугам эсвэл радио долгионоор дамжуулж мэдээлж байлаа. Радарын түгээх бүх мэдээлэл Колорадо мужийн Чин уулын 1.6 км-ийн гүнд байрлах урьдчилан сэрэмжлүүлэх төвд мөн ирдэг байлаа. Уг програм компьютероос компьютерт холбогдох механизмаар ажиллах ба оператор нь автоматар боловсруулагдаж ирэх мэдээллийг хянах эрхтэй байсан юм. Энэхүү онлайн санаа нь маш боломжийн тохиромжтой санаа байсан ба компьютерийн сүлжээний бодит боломжийг ойлгосноор маш богино хугацаанд их сургуулиудад нэвтэрсэн юм. Компьютерт суурилсан харилцаа холбоог онцгой болгосон нэгэн хүчин зүйл бол газар зүйн байрлалын хувьд тархан байрласан ажилчдыг сүлжээгээр нэгтгэн нэг ажлын баг болгож тэднийг нэг бүрчлэн бие биетэйгэн холбогдсон мэдээллийг цаг ямагт дамжуулж чадсан явдал юм. Хүний оюун ухаанаас урган гарч байгаа бүх зүйлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх аргад үлэмжих өөрчлөлт, шинжилэлт хийх шаардлагатай гэдэг нь гарцаагүй. Хэрэг бид бүх зүйлийг цахим байдлаар хийдэг бол та зөвхөн жижигхэн картыг машин дууншуулаад өөрийн данс руу нэвтрээд зогсохгүй дансны хуулгаанд тэр даруй авах, орлого зарлага хянах гэх мэт боломжтой болно гэж төсөөлдөө. Энэ бүгдийг энэхүү сүлжээгээр дамжуулан гүйцэтгэх боломжтой юм. Цахим мөнгөн гуйлга нь аюулгүй үүднээс нууцлалын хамгаалалт шаардсан үйлчилгээ бөгөөд өдөр ирэх тусам хэрэглэн ихсэж байгаа. Цахим гуйлга нь интернетийн сүлжээг ашиглан дэлхий дахинд хэрэглэгдээд иртэл нэгэн шинэ бэрхшээл тулгарсан юм. Нууцлал маань хоёр талууд мэдэж байх санамсаргүй сонгосон тодорхой тоо байна. Үүнийг түлхүүр үг гин. Тэгвэл хизээч нэг нэгнтэйгээ уулзаж байгаагүй хоёр хүн хэрхэн дундаа нэг ижил нууц үгтэй байх вэ? Ямагт чих тавьж мэдээллийг хуулбарлаж байдаг ивэс хэрхэн нууцлах вэ? 1976 онд Вилфилд Диф болон Мартин Хелтман нар энэ асуудлыг шийдэх тун гайхалтай аргыг олсон юм. Үүнийг өнгийн будаг ашиглан тайлбарлая. Алис болон Боб нар ивийн олж чадахгүй нууц өнгийг хэрхэн сонгож тохиролцох вэ? Шийдэл нь хоёр зүйл дээр үндэслэгдэнэ. Эхнийх нь хоёр өнгийг хооронд нь холиод гурав дахь өнгийг гаргана. Хоёр дахь нь ямар өнгөнөөс үүссэн мэдэгдэхгүй холимог өнгө өгнө. Энэ бол ерөнхийдөө түлхүүр цоожны зарчим юм. Эхний чиглэлд онгойлгоход хялбар, харин эсрэг чиглэлд онгойлгоход хэцүү. Үүнийг нэг талд функц гэнэ. Харин үүний гүйцэтгэлийг дараах байдлаар үзүүлье. Тэд эхлээд энгийн нэг өнгийг сонгосон байг. Тухайлбал шар өнгө. Дараа нь Алис болон Боб тус тусдаа өөр өөрийн хувийн өнгийг санамсаргүй сонгоно. Тэгээд уг өнгүүдийг хооронд нь холиход өөрийн гэсэн тусдаа өнгө гаргаж авна. Алис өөрийн гаргасан өнгөө нэг хэсгийг өөртөө авч үлдээд нэг хэсгийг Бобд илгээнэ. Боб мөн өөрийн гаргасан өнгөнөөс өөртөө нэг хэсгийг авч үлдээд өөр нэг хэсгийг Алис руу илгээнэ. Энэхүү процессын амин чухал зүйл нь Алис болон Боб бие биенээсээ хүлээн авсан өнгөн дээрээ өөрийн гарган авсан өнгийг нэмж холиход тэр хоёроос өөр хээндэж байхгүй нэг ижил өнгө гарч ирнэ гэсэн үг. Анзаараад харвал Ив нууц үгэнд ашиглах өнгийг таамаглах боломжгүй харагдаж байна. Жинхэнэ өнгийг олохын тулд Ивт тэр хоёрт байгаа анхны үндсэн өнгө хэрэг болно. Энэ бол гайхалтай арга. Одоо энэхүү нэг тийш хялбар нөгөө тийш хэцүү байх үйлдэлийг тоон тооцооллоор хийх хэрэгтэй.